6 цаг 35 минут болж байна уу? Би одоо нүг анх удаага онлайн хичээл зааж үзэж байгаа. Тэгээд бид хоёр 7 цагт хичээлээ эхлэе гэж тохирсон. Тэгээд сэрчээд байж. Тэгээд өнөөдөр бас бичлэг хийж байгаа шалтгаан өнөөдөр би нэг зураг авалт байгаа. Тэгээд тэрийг бас давхар бичээд блог болгоод оруулъя гэж бодлоо. So let's start the day. За би өдөр болгон 10 минутын йога хийж байгаа. Тэгээд энэ 30 өдрийн чаленж. Өнөөдөр 21 өдрийнхэн юм байна. За тэгээд өнөөдөр йога хийцгээе. За би өглөө дээд 7 цагт хичээлээ заачаад өчигдрийнхөө хөөрөлсөн сүүнээсээ өрмөө гаргаж аваад стог гант өрөм болсон байлээ. Өрөм бүр амар хитий өссөн. Тэгээд цагаа уучаад нохоо гар саллуулаад гадаад амар их тоглож агаад буцаж орж ирээд авч явах хуцаа бэлдээд тэгээ өөрөө бас явахтаа бэлдээд одоо яг ингэж явахтаа зураг алт руугаа явахтаа бэлэн болсон байна. За одоо энэ чинь ингээд миний авч явах хуцнууд одоо за тэгээд ямар хөө зураг авалт болохыг хармаар байвал миний бичлэг үргэлжлүүлээд үзээрэй. Би нүрээ будаагүй байна. Яагаад гэвэл очоод нүрээ будуулна. Young complex. How beautiful. Yes. So this is gonna be the choker. We're gonna use the Abdul Super Cool. Okay. Like a galactic. And then we're gonna have fun with the glitter. And I love them. See. Sparkle. Alright. Yeah. Okie dokes. Let's start it. Let's get started. Man on the moon. Би гэрэлтэж байна, чи харагдаж байна. Би хязгааргүй байна, чи дуусахгүй байна. Би гэрэлтэж байна, чи харагдаж байна. Би хязгааргүй байна, чи дуусахгүй байна. Чамаа газардуулж чадахгүй урсгасан нулимсэн дунд. Чамаа ганцуудаа мартахгүй хугарсан зүрхний гүнд. Чамаа газардуулж чадахгүй урсгасан нулимсэн дунд. Чамаа ганцуудаа
Гуурсан зүрхний гүнд чамтай шүнжин dance хий чиний зүрхэнд хайр хий чамтай шүнжин dance хий чиний зүрхэнд хайр хий So sexy. За одоо энэ чи 8 сарын 11-ний өдрийн 12 цаг болох чинь. За тэгээд өчтөр манай бид эдийн зураг авлаа. Сонирхолтой амар гоёсон. Тэгээд утга зурагнуудаа гэж тавьчих. Тэгээд өчтөр миний нөгөө үсийн амжилтчууд нүрийг бодож өгсөн хүн дээрээ би цаг авчихсан. Яг гэвэл би үсний хавгийг үржлэж байгаа. Үсээ хамгийн сүүлд бодсноос хойш бүр ийм бүр дургсан байна. Тэгээ жоохон юм ногоон өнгөтэй болчихсон. Тэгтээ ямар өнгөтэй болохыг хамтдаа яаж харцгаая. За чи Ганцхан уучраад ханахгүй чамаас бусдыг нээхгүй чамд ямар ч хязгааргүй гүнхтэй зүрхийг боцоонд авъя ганцхан уучраад ханахгүй This makes me want to have a blonde hair. чамаас бусдыг нээхгүй чамд ямар ч хязгааргүй гүнхтэй зүрхийг боцоонд авъя цараа надад юу хэлэхвэ халамт сэтгэл чин гуниглаа юу сэтгэлийн сэтэнгээ надад илгээ сэмэрсэн зүрхүүдээ нэгэндээ нэй хацаараа надад юу хэлэхвэ халамт сэтгэл чин гуниглаа юу сэтгэлийн сэтэнгээ надад илгээ сэмэрсэн зүрхүүдээ нэгэндээ нэй чамтай шүнжин dance хий чиний зүрхэнд хайр Yes. Yeah, do it. За ийм өнгөстэй боллоо. Зүгээр амар таалагдж байна. Гоё юм. За би одоо энэ нэг хүнтэй уулзах хэрэгтэй дээ тийш явчих.
Хятадтай ирж байж гин. Одоо энэ чи 9 цаг болж гин. Шөнийн тэгээд оройн 9 цаг болж гин. Тэгээд гэртээ ирээд нь хоон гар цэлүүлжээд тэр дүнгэж гарсан чангаад амар хүчтэй бор орчлоо. Тэг буцаж орж ирээд одоо гэсэн чи бор зүссэн. Тэгээд нүрээ цэвэрлжээд тэг байж гин. За тэгээд өнөөдөр үсээ ийм өнгөтэй болгож үзлээ. Би бүр ийм өнгө усталгыг амар хүсчихсэн байхгүй юу? Амар удаан хугацаа. Тэгээд одоохондоо жоохон тасгүй л дандаа бараа өнгө өстэй байгаад байсан чинь. Ягаад тавьчихсан ч хүмүүс бүр амар хараад байсан. Тэгээ амар сайн өсчин дээр үсээ бодулсан. Тэгээ улаан өнгийн будгаа ингээд төрхүүлжсэн чинь бүр ингээд хуйхан амар хорсоод ингээд өвдөөд дээд гисэн чинь надаа амар гой хүүдээ мөвчж өгөөд тэгээд массаж хийж өгөөд амар гоё байсан. Тэгээд л гайгүй болоод үсээ бодуулах барыг 4-5 цаг суулаа. Нэг удаа цайруулаад хэднийг цайруулаад тэгээ араас нь улаан будгаа төрсөн. Тэгээд үсээ бас жоохон доо миний үсээ жоохон доороос нь тайраад өгье гэдэг тайруулаад тэгээд амар гоё ороож мороож өгч мөгөөд яа тэгээд тэг амар гоё үсчин тийм мейкап артист найзтай болсон. Тэр залуу нэг өмнө бас биний зураг авалтанд ороход нэг найз залуу найзалуудтай танилцаад тэгээд тэр сая миний үсийг бодсон залуу болохоор энэ манай байгаа хотод дөнгөж ирчээд байж байгаа байхгүй юу? Дандаа ингэж 90 очин байдаг гэсэн. Тэгээд надад яг ийм өчтөрийн зураг авалтын сандлыг яваад гэсэн чи өнөөдөр дахиад улаангийн үсэн дээр нь дахиад өөр гоё мейкап хийж үзье гэдгсэн. Тэгээд дараа нь дахиад гоё бодолт хийх байхаа бид хоёр. Яа. Тэгээд нэрээ би хүмүүсээс нэг асуулт болно. Амар их асуулт, гоё асуултад ирэх байх гэж бодсон чинь өөр нэг гоё сонирхолтой асуултууд ирээгүй. Тэгэхээр тэр нэг асуултанд хариулж байгаа бичлэгээ хийх байлээ гэж бодсон. Yeah, so миний надад бичлэг арай л сонирхолтойсэн баха гэж найдаж байна. Одоо би гэрээ зэрлээ. Тэгээд дундлаа. Тэгээд миний бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд бас шеэр хийж хуваалцаарай. Мэдээж дараагийн миний бичлэгийг үзхийг хүсвэл subscribe дараарай. Баярлалаа миний бичлэгийг үзсэнд. Баяртай сайхан амнаарай. Өнөөдөр өчигдрийн миний зураг авалтанд орсон гой зургнууд үзэх бол миний инстаграмыг даарай. Би инстаграмын доор биччихье.